Хакатоны туршлага. Сайн уу? Мөнгө байна. Өнөөдөр та бүхэндээ миний орлсон Music AI хакатоны тухай яриж бодлоо. За, энэ бол 28 цагийн хугацаанд зохион байгуулагдсан маш сонирхолтой тэмцээн юм аа. За, тэгээд энэ тэмцээнд нийт 8 орноос 100 гаруй оролцогч хамрагдсан мөн энэ Япон улсын Нара хотноо зохион байгуулагдсан. За би хакатон болох газар руугаа явж байна. Кобе хотоос Нара хүртэл автобус болон тэншаагаар мөн алхаад ер нь 2 цаг 30 минут гаруй хугацаанд зарцуулсан байгаа. За Нара хотын байгаль бол үнэхээр үзэсгэлэнтэй сүм хийдүүдтэй газар байсан. За би алхаж жагаад ямар ч байсан хакатон болох газар ирсэн байгаа. Хамгийн гайхалтай нь энд хөдөөхийн газар хэрнээ интернет уух тасрахгүйсэн. За тэгсэн чи харин өглөөний цай гарсан байсан. Тэгээд өглөөний цайгаа уучаад тэгээ хамт хөгжүүлэлт хийх багтаа орсон. Би өөрөө баггүй байсан. Тэгээд ашгүй харин багтаа болсон. За тэгээд бид хөгжүүлэлтээ эхэлсэн. За манай багийн хувьд юу хийсэн бэ гэхээр за энэ хакатон мөн 4 үндсэн челленжтэй байсан. За эхнийх нь Music Education for Children, хоёр дахь нь Mood Based Music, гурав дахь нь Culture and Music, дөрөв дахь нь Future of Music. За тэгээд манай багийн хувьд challenge 3-ыг сонгосон. За тэгээд 28 цагийн хугацаанд бид өөрсдийн таскаа хуваарлаж аваад тэгээд хөгжүүлдэг гэсэн маа. За энэ бичлэгэн дээр харагдаж байгаачлан бидний хийсэн веб аппликейшн аа. За тэгээд манай багийн хүн танилцуулж байна. За энэ аппликейшн яадаг вэ гэхлээр аялалд явж байгаа хүн ч юм уу ингээд байгаль орчныхоо зураг Японд ингээд жишээ нь эртний сүм хийдийн зураг мургийг ингээд харахаар цаанаасаа юм нэг гоё байгалийн дуу сонсмооч юм шиг санагдвал манай аппликейшнээр ингээд тухайн байгалийнхаа зургийг аваад тэнгуүл бид нар яах вэ гэхээр манай аппликейшний цаана AI ажиллаад энэ зураг Японы эртний сүм хийд мөн үү эсвэл Австриагийн барилга уу гэдгийг классификейшн хийж танаад за тэгээд тухайн сүм хийдийн бид нар ингээд дээврийнх нь өнцөг гэх юм уу өнцөг дээр тулгуурлаад хөгжим үүсгэсэн гэх юм уу тайлбарлах нь жоохон хэцүү. Гэхдээ зургийг апплод хийлээ. Тэр зургийг цагаан хар буюу grayscale зураг болгож хувиргаж агаад тэнцэнээс дээврийн цэгүүдийг ингээд детект хийн. За тэгээд детект хийсэн цэгүүдээрээ бид нар ингээд хөгжим үүсгэсэн байгаа. Бидний ингээд хөгжим тоглоно. Гой сонсогдож байна уу? Энэ нь болохоор Японы эртний кодогийн хөгжмнөөс санаа авсан байгаа. За тэгээ онцлог ихэд бид нар болохоор ямар ч тийм pre-trained model ч юм эсвэл ChatGPT ашиглаагүй өөртөө цэвэр модельээс сургасан, өөртөө модельээс сургах зураг бэлдсэн байгаа. Тэгээ бид нар энэ хакатонд 2 дугаар байрын шагнал авсан байгаа. За тэгээ баярлалаа.